бэлхлаас гарна. Өнгөрсөн 7 хоногийн турш гэсэн бас эзний өмнө зарим хүний ерөн зүрх бол аюу хуурамч байдаг. Бид Бурханаас холдох юм бол бидний зүрхсэл Бурханы сүнс, Бурханы үг, Бурханы оршихуй, Бурханы үнэхээр тийм үү хайр байхгүй бол бид бол хоос. Ер нь Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр ер нь Матай номын 12 дугаар бүлгийн 33-аас 37 дугаар эшлэгийг та бүхэн тоолцсон. Ер нь үг хаанаас гардгүйгээр үг хүний зүрхний бэлхлаас гардаг гэж хэлж байна. Та яг юу ярьж чинь таны зүрхсэл дотор байгаа яг тэр л үнэт зүйл бэлхлаас гэж хэлж байна. Зарим хүмүүсийн зүрхийг жоохон атгах үед л гашуун ялцсан үгсүүд гарч байна. Харин өнөөдөр Есүс өөр юу гэж хэлсэн хэрэг энэ ингэсэн мод сайн аваас гэж хэлж байна. Үр жимсэн сайн, мод моос үр жимсэн муу гэж хэлж байна. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могоон удмаа гэж хэлж байна. Есүслийг тэгэхээр бид нар бүгдээр хорт могоон удмууд байсан шүү дээ. Есүс гэм нүглээс болоод нэгэснэ бид үгсэн байсан. Харанхуй дотор байсан гэж хэлж байна. Тэгээ бүх хүн нүгэлтэй болцсон байсан. Тэгээ цаашаа ярих юм бол ингэж хэлж байна. Хорт могоон удмаа та нар ёрын муу атлаа сайныг яаж чадна вэ гэж хэлж байна. Учир нь зүрхний бэлхлээр ам ирдэг. Сайн хүн сайн сан хөмөргөөсөө сайныг гаргадаг. Муу хүн муу сан хөмөргөөсөө муу мухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг үрийнхээ төлөө хүмүүсийн шүүлтийн өдөр тайлгнах болно. Учир нь чи үгсээрээ зүвтэгдэн мөн үгсээрээ яллагдана гэж хэлж байна. За бид бол Бурхны өмнө очих нь биш шүү дээ. Үгсээрээ зүвтэгдэн үгсээрээ яллагдана гэж хэлж байна. Монголчууд бол муу үг модон ултай гэж ярьдаг байсан. Мэдхөө. Монголчууд бол ер нь үгийг бол эрх мэдлийг аюулгүй мэддэг тийм ард түмэн байсан. Альва муу юм хэлснийхэн дараа дэвсдэг. Итгэдэг байхдаа тийм үгээ ингээ хүчингүй болгодог гэсэн. Тэгээ өнөөдөр эргээд ингээ харах юм бол ерөөсөө яг үг өөрөө сүнс баг. Бурхан үг айлдсан, гэрэл бий болгосон, гэрэл бий болсон. Өнөөдөр бид нар гэрлийг тунхалж гин үү, харанхуйг тунхалж гин үү? Тэгээ Библиэлд байгаа хүн гарынхаа үлсийг амныхаа үгээр устгадаг тухай байна. Би одоо хүмүүсийн амьдрал дээр ингээ дүгнэлт хийгээл байгаа энэ олон жил. Яг тэр хүний ярьж байгаа амьдрал нь ерөөсөө яг яриас эзэн ш тийш гардаг. Хөдөлмөрлөө авах, ажиллаалах. Тэгэл байхгүй амаараа байхгүй нэг бодлогогүй хэлждэг. Тэгээ тэр үг нь тэнгэр тогтоо тэр үгийн эрх мэдэл таны амьдрал ажилдаг. Үг бол тэнгэр тогтдгийг шүү. Тэр нэг бол цуслагдана, нэг бол биелнэ. Би ерөөсөө амьдралдаа бас ингэ харж миний амьдралд ерөөсөө амнаас их болдог хүн л дээ би. Айгүй бодлогогүй ярьдаг, хүн их өвтгдөг, тэрнээс олж өөрөө их шаналдаг. Тийм үү? Тэгээ ер нь миний амьдрал ингээ Христ итгэсэн ч гэсэн нэг өөрчлөгдөхгүй байгаад байсан. Тэгээ би өөрийнхөө яг үгийг шалгаж эхэлсэн баг. Үгийг шалгана гэдэг чинь зүрхээ шалгана, бодлоо шалгаж эхэлж байгаа. Миний бодож байгаа бодлыг Бурханд таалагддаг. Миний зүрхсгэл дотор үнэхээр тийм үү Бурханы ариун сүнс хамгаалтсан байгаа шүү дээ. Гэхдээ эзний сүнс яг тааламжтай байдгүй. Тэгээ бодсон чи өөрийнхөө эсрэг, бусдын эсрэг, Бурханы эсрэг айгүй их тийм буруу үгсийг ярьсан. Тэгээ тэр үг болгон маань миний амьдрал дандаа биелээ олж ирсэн. Өнөөдөр би та бүхэнд юу гэж хуулах гэдэг юм хөл энэ төр хийсээ зүрхний бэлхлаар ам ярьдаг гэдэг. За таны зүрхсэтгэл яг ямар вэ? Өнгөрсөн 7 хоногийн турш та яг юуг бодсон бэ? Та Бурханы тухай бодсон уу? Та үнэхээр Бурханы сайн сайхны талаар, Бурханы амлалтууд болон танд бэлдсэн хувь тавилан төлөвлөгөөний талаар та бодсон уу? Магадгүй өнгөрсөн 7 хоногийн турш та магадгүй энэ чуулган илгээлтэнд явахгүй бид залбирал байгаа. Хинтийн дадал нэг хүн ч гэсэн аврагдаасаа. Үнэхээр тэр газар нэг хүний амьдралсан өөрчлөлтөөсөө гэж та бодсон уу? За би бол ер нь бол өнгөрсөн 7 хоногийн турш л Бурханы өмнө суус шанс санхүүгийн хувьд, аян замын хувьд, машин тэргүүдийн хувьд, явж байгаа хүмүүсийн хувьд нэг үрчлэн залбирчих. Энэ илгээлт бол үнэхээр Бурханы хайрыг тээгээд, Бурханы зүрхийг тээгээд тэнд очиж асгараасаа гэж хүсэж. Тэгээ Библиэлд юу гэж хэлсэн гэхээр сургаалт төгс ном дээрээс амьбай өхөл хил ярианы хүчинд байдаг гэж хэлж байгаа. Амьбай өхөл нь. Бидний амнаас гарч байгаа үг бол нэг бол хүмүүсийг амьдруулна. Бидний амнаас гарч байгаа үг бол нэг бол хүмүүсийг ална.
Та амаараа яг юу ярьж байна? Би тэгээ та бүгдийг бүр онцгойлон эх 7 хоногийн турш нэг амаа зүрхээ нэг шалгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээ би жишээлбэл юу гэж хэлдэг? Би хинээс ч гоохгүй, хинч надад өгдөггүй, би хинч өрөхгүй, хинч авлаггүй, би бол итгэлээр амьдрдаг гэж юм. Их айгүй тунгалдаг байсан. Айгүй итгэлийн баатар болох гэж. Гэсэн ч миний амьдралд хинч өгөөгүй, би хинээс ч авдаггүй. Маш хэцүү амьдарч ирсэн. Тэгээ энэ үгээ гимссэн байхгүй. Тунхалсан. Эзэм минь. Та хүний зүрхийг хөдөлгдөг шүү дээ. Таны алдрын төлөө би амьдрий. Амнаас гарсан бурханлаг бус бүх үгсийг хүчингүй болгосон. Та нар өштэй Левит номын 5 дугаар бүлэг, Тоолго номын 30 дугаар бүлгийг уншаарай. Тэндээс бодлогогүйгээр гарсан сайн муу үгсээр хүн яллагддаг тухай. Яллагддаг. Тэгээ тэр үг тэнгэрт тогтдог. Тэгээ тэр үг нь биелээ олддог. Тогтдог гэсэн үг байгаа шүү. Таны амьдралын эсрэг ямар үгс тэнгэрт тогтоод таны амьдралын эсрэг ажиллаад байна. Жишээл айгүй олон хүмүүс яа хөлдөж өглөө гэж. Үхэлтэй гэрээ гэдэг. Өлсөж өглөө гэж. Ядарч өглөө гэж. Нэг гэсэнтэй энэ үг гараал тэнгэрт тахтаа таныг ядраа, өлсөөн. Тэ? Тэгээ маш олон хүмүүсийн ер нь бол ам ерөөсөө болохгүй байцсан. Тэгээд айгүй гоё юм ярьж байгаа. Хаалал үе яг магтаал, дуулаал, залбираал, дуусаад гараад гомдлын ганц үг хэлээл таны бүх залбирал магтаал Бурхны төлөвлөсөн амлалтуудыг та өөрөө амныхаа үгээр устгачдаг. Библиэлд сарах юм маш олон түүхүүд байх. Та нар ярих юм Мирам нөгөө хин хоёр Авраамыг шүүдэг шүү дээ, тий? Бид нар өнөөдөр харах юм бол амнаас гарч байгаа шүүлт, гомдол, тий? Ямар нэгэн хүмүүсийн эсрэг ярьж байгаа хов жив энэ бүх зүйл эргээд таны дээр буудаг. Өөдөө шийдсэн ч болов өөрийн толгой дээр буудаг гэж та сонссон. Өнөөдөр бидний амьдралыг үнэхээр амыг болон зүрхийг бурхан шалгахыг хүсэж байна. Зүрх яг ямар байна? Зүрх сэтгэл чи яг юугаар дүүрэн байна? Тэгээ үг өөрчлөгдөхгүй бол амьдрал өөрчлөгдөхгүй. Тэгээ би амаа өөрчилж эхэлсэн байхгүй. Ер нь бол үгсээ өөрчилж эхэлсэн. Бурханаас гуйсан. Бусдыг харахгүй байхад, бусдыг үзэн ядахгүй байхад, хов ярихгүй байхад, бусдыг шүүхгүй байх хүч өгөөч гэж. Библиэлд Иремя номын 17 дугаар бүлгийн 9-10 дээр юу хэлсэн бэ гэхээр энэ зүрх үг зүрхний бэлхлаас гардаг. Зүрх бол идэвхшгүй хуурамч өвчтөй гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас Давид хааны дуул дээр сарах юм бол миний дотор намайг хөнөөх ямар нэгэн хорон нэгэн муу зүйлээ надад ойлгуулж харуулж өгөөч гэж залбирч байгаа байхгүй. Зарим бидний энэ зүрхсээ бурхан шалгуулж явах хэрэгтэй. Миний зүрх үнэхээр цэвэр байна уу, бохор байна уу, холбог байна уу, өвчтөй байна уу, эмтэрсэн байна уу, гэмтсэн байна уу асуу. Яг тэгэхээр хэрэв бид нар зүрхсэтгэл шаргатай байхад бид дандаа буруу бодно. Бид нар эрүүл бодож чадахгүй учраас эрүүл ярьж чадхаа байждаг. Тэгээ ярьсан зүйлээ л авдаг та. Өнөөдөр бид нар хэнийг нэг эсрэг ямар нэг буруу худал муу зүйлийг бодох, түүнийг амнаасаа сулах яг тэр мөчид тэр үг чинь тэнгэрт тогтож тэгээд тэр хүний эсрэг биш таны эсрэг ажиллаж эхэлдэг. Дуул намын 51 дугаар бүлэг дээр Давид хааны гимшлийн тухай байх. Тэгээд тэр юу гэж харах вэ? Сэтгэлийн гүнд үнэн байхыг та хүсдэг гэж хэлж байгаа. Бид нар энд хичнээн магтаж дуул залбирсан зүрх сэтгэл чинь бохор байгаад шархтаа байгаад зүрх сэтгэл чинь буруу байх юм бол бурхан тэр залбирлыг хизээч сонсохгүй. Яг тэгэхээр өнөөдөр бидний зүрхийг бурхан хардаг байхгүй. Маш олон хүмүүс амаараа гоё юм ярьдаг. Магадгүй гоё үг хэлж чаддаг. Гэхдээ яг дотоод хүнийг шалгах юм бол магадгүй бөө тэ гашуурсан. Гашуудлын сүнс гэж Библиэлд байгаа шүү дээ. Ийм сүнстэй явж идэг. Тийм учраас ахын дүүс минь ээ. Өнөөдөр бидний хувьд бол үг бол маш их мэдлэгтэй шүү. Бидний бурхан сайн зүйлсийг тунгалахаар бусдыг өрөөхөөр дуудсан. Та би онцгойлон таныг яг ингээд зүрхээ шалгаасан.
Амнаас гарч байгаа үг болгон чинь өнөөдөр яг юу ярьдгүү та нар бүр тунгаад бясалгаар өөрийнхөө эсрэг. Зарим хүмүүс ингээд амын ингээд итгэгчрэг шалгахаар яд манай тэр юусоо итгэдэггүй гэж ярьж байгаа. Та тийм бурхнаас агуу юм уу? Таныг аварсан бурхан таны аав ээжийг аварч чадахгүй гэж юу? Манайхан угаасаа ийм. Манайхан удмын өвчтөө. Хөөх амнаас итгэж хүний амнаас гарч байгаа үг гэхэд арай л хэцүү. Тэг янз бүрийн хараалын үгсүүдийг хэлж. Та нар бодоод хараалын үгс бол харанхуй хүчийг сулладаг шүү. Тэг би яг энэ үгийн эрх мэдлийн талаар миний амнаас гарсан үг болгон яг биелээ болсон. Тэгээд яг бүх тэр буруу гарсан үгсүүдийг гимшиж хүчинг болгох залбирлыг хийсэн баг. Тэгээд тэр цаг мөчөөс эхлээ яг эзний үгийг тунхалж эхэлсэн. Өнөөдөр үг бол эрх мэдэлтэй. Та нар харж байгаа шүү дээ. Авраамыг ганц хүүгээ амлагдсан ганц хүүгээ өргөл болгон өргөгээ явж яхад Авраамд бол үнэхээр итгэлээр хүүгээ аваа явж ирсэн. Гэхдээ тэр нэг үгийг тунхалдаг. Эзэн хангана гэж хэлсэн мөн үү? Тэгээ эзэн хангасан уу? Эзэн хангасан баг. Өнөөдөр хүнд хэцүү үед би таныг үнэхээр уриалж та үнэхээр санхүүгийн байдал хүнд байгаа бол эзэн хангана гэдэг энэ үгийг итгэлээр тунхлаач. Эзэн хангана гэж Авраам итгэлээр тунхалсан. Харин хүүгээ биш оронд нь золиосны хоныг өгсөн баг. Өнөөдөр бид Библиэлд сарах юм бол Марк номын 11-р бүлэг дээр хэлсэн багш та нар юунитээ залбирч гуйж ийн гэж хэлсэн. Би үнэхээр итгэдэг энэ илгээлтийг эзэн хангана гэсэн. Эзэн хангацсан. Амен. Өнөөдөр үнэхээр эзний үг бол эрх мэдэлтэй байдаг. Бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн баг. Бидний амнаас гарч байгаа үг ч гэсэн амьлуулах, өхүүлэх эрх мэдэлтэй. Та өөрийгөө гэр бүлээ, үр хүүхдээ, чуулгана хин нэг хараагаад ах юм бол тийм үү? Яг үндэ би тань нэг зүйлийг хэлж байна. Ягаад Бурхан хараасныг нь өрөө гэдэг вэ? Энэ хоёулаа сүнслэг эрх мэдэл байна. Тийм учраас өнөөдрөөс эхлээд би тавуудыг уриалж байна. Үнэхээр хилээ цэвэрлэх хэрэгтэй. Хил чинь цэвэр явах юм бол амьдрал чинь бүх юм цэвэр байна гэж Библиэлд хэлсэн. Хилийг бүр өөртөө үнэхээр тэ тамийн галаар асч идэг бүр тэ Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Өчүүхэн тэ гал төмрийг тавьдаг юм бол таны амнаас гарч байгааг танд нэг бол авралыг нэг бол тэ үхлийг авчир. Тийм учраас ах トゥ ус минь Библиэлд юу гэж хэлсэн юм бэ гэхээр та нар залбирэн зогсохдоо хэрэг хэн нэгний эсрэг ямар нэг юм гэж хэлж байгаа. Энийн урт гişтүүдийг нь унших юм бол итгэлээр Бурханд итгэх тухай. Тэгээ юуны цэлээ залбирч гуйж өн түүнийг авсан гэдэгтээ итэг гэдэг байгаа. Итгэл гэдэг зүйлийг бид нар үнэхээр юу гэж хэлэх гээд энэ үг гэхээр одоо байхгүй удахгүй ирэх зүйл байна. Гэтэ энэ Бурханд итгэснээр шүү. Би бол. Тэгээ гуйж байгаа зүйл чи ёсоор болно гэдэгт бүр хэлсэн үг чинь биелээ болно гэдэг итэг гэж хэлсэн байгаа. Та итгэж байна уу? Өнөөдөр бид нар Бурхан бол оргоо олсон зочдын ертөнцийг бүтээсэн. Таны амьдралд ч гэсэн Бурхан зүрх сэтгэл чинь олон алсын хараа зорилгыг өгсөн баг. Харин Бурханы өгсөн хувь тавилан та амаараа бүтээдэг. Олон хүмүүс дуудлага авдаг. Олон хүмүүстэй юу гэдгийг бэлэг авьяасаа мэддэг. Гэхдээ эргээд маш олон хүмүүсийн амьдралд яагаад үр жимсгүй юм? Яагаад тэр гарынхан үйлсийг хөлсөө тусдууч хийсэн зүйлээ амныхаа үгээр устгачдаг. Бидний хувьд бол олон газараар илгээлтэнж явж байсан. Ороо орохгүй газрууд очиж тунхалдаг байсан. Миний хувьд л одоо хэдэн жилийн өмнө л бид нар өмнө говоор явхад ган 3-4 жилийн гам болцсон. Тэмээ хүртэл тэнд тэмээ ганд зодорч ингээд үхэж ирсэн. Харин бид нар баруун 6 сумаар яв сайн мэдээж явах үед бид нар тунхас бороо бол Тэнгэрээс ордог. Бороог бол Бурхан оруулдаг. Тэгээ бид нар Бурханы үгийг тунхас. Таны амлалт байна. Бузар муу замуудаасаа эргэж гим нүглээ улаах юм бол та Тэнгэрээс сонсож та газар нутгийг эдгэн гэж амласан буйзэн минь. Таны хүмүүс явж гин. Бид очиод сайн мэдээ тараагаад гараад явхад яг тэр дандаа бороо орсон. Тэгээд гарангуут 6 газарт энэ
Тохиолдол юм уу? Энэ зүгээр самсаргүй зүйл юм уу? Үгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бид Бурхны ард түмэн Бурхан тандан хашгирч залбирч тэр ард түмний өмнөөс гимшиж тэр ард түмний дээр байсан тэр ган зууд болсон тэмээ өгч ард түмэн хэцүү байна гэсэн үгийг хүчингүй болгож залбирч ирсэн. Бид нэг очих бороо орж ирсэн. Ер нь явангуут бороо орсон. Тэгээ дараа жил та нар юу болсон гэж бодож байна. Дараа жил би жуулчид аваад говь руу очисон чинь жуулчид үйлсэн баг. Говь гэж хэлчихэд хангаад авцарчлаа. Сүүлийн хэдэн жил ороогүй бороо тэр газар дараа жил нь орж говийн ургамлууд ийм өндөр ургацсан байсан. Өнөөдөр би танд юу гэж хэлээ? Таны амьдрал үр жимстэй байх нь таны амнаас гарах үгтэй холбоотой. Тэгээ миний хувьд ер нь бол түргэн амтаа. Тэгвэл тэрнийхэн төлөө гимшиж хүчингүй болгож залбирч эзний үгийг тунхалдаг. Эзэн бол ажиллаа хийсээр байх болно. Амен. Тийм учраас бид нар үгөө өөрчлөх хэрэгтэй байна. Үгөө өөрчлөхийн тулд зүрхөө өөрчил. Өглөө болгон Бурхны өмнө сууд зүрхлээ Бурхан шалгуулах хэрэгтэй. Бурхан миний зүрхсэл дотор үнэхээр тийм үү? Буруу зүйлүүдээ надад илчилж харуулж өгөөч гэж. Би таныг үнэхээр бүр юу ярьдаг үгээ бичээрэй. Санхүүгийн хувьд, эрүүл мэндийн хувьд, гэр бүлийнхэн хувьд таны амьдралын яг ямар талбар дээр амжилтгүй үр жимсэхгүй байна. Үг аюултайш. Саул хааны эхнэр, Саулын охин Давид хааны эхнэр нөхрийгээ яадаг вүлээ? Бурхны өмнө бүжгэлж байгаа гарангуутаа зүгээр тэр шүүд басамжилсан баггүй. Тэгээд умаа хаагдцсан. Үр жимсэхгүй, үр хөвгдөх болсон. Өнөөдөр Бурхны тосолсон хүмүүс онцгойлно. Яагаад тэгэхээр Балаамаар Израилийн ард түмнийг хараалах гэсэн боловч Балаам Бурхны ерөөсөө би хараахгүй гэж байгаа. Ерөөл болон хараалын тэр хүчийг тэр мэддэг байсан учраас. Тэгээ бид бол Бурхны хүнийг доромжлох юм бол ядуу хүнийг тийм ээ юу гэдгийг басамжлах юм бол Бурхныг доромжилж байгаатай яг адилхан гэж хэлж байна. Бурхан таны харааж байгаа, таны гомдж байгаа, таны шүүж байгаа, таны муулж байгаа тэр хүний төлөө Бурхан хүүгээ загалмаа дээр өгсөн баг. Бид нар заримдаа хэрвээ яг эзний зүрхсээр харж чадах юм бол энэ хүний төлөө Иесус нас орсон шүү. Энэ хүний төлөө Бурхан тийм үү хүүгийн амийг өгсөн гэж хэрэг бодож эхлэх юм бол бид бусдыг ерөөдгүй маяг гэж ядахна хараахаа болж эхэлнэ гэсэн. Би Бурханаас гуйдаг эзэн минь бусдыг би ерөөдгүй маяг гэж ядахна хараахгүй байж сурах юмсаа гэж бодож байна. Үг ямар их хэмжээтэй байдаг. Тийм учраас ах дүүс минь ээ хуучин гэрэн дээр бол тагилч нар бол гимшил дуудахтаа хувцас ур гэж хэлж ирсэн. Хэрвээ бид Библиэр сарах юм бол хуучин гэрээг уншчих тагилч нар өөр дөрөө үнс цацаад хувцас уран Бурхны өмнө гимшдэг байсан. Харин Бурхан өнөөдөр биднээс яг юу хүсэж гинөө гэхээр Бурхан биднээс үний шинэ гэрээ зүрх сэтгэлээ шинчлээсэй гэж хүсэж байгаа. Би бол бүр зүрхээ ураасаа гэж хүсэж байгаа. Бурхан эмтэрсэн гимссэн зүрхсийг хизээч үзэн яддаггүй гэж хэлсэн. Харин Бурхны өмнөхөр үзэн яддаг зүйл бол бардамнал байдаг. Хүмүүс өнөөдөр ямар их бардам бэ? Өнөөдөр хүн өөрөө мэдэхгүй айгу бардам болсон байдаг. Тэгэхээр ах дүүс минь ээ би үнэхээр бидний амнаас талархлын үг гаргаасаа гэж хүсэж байна. Миний амьдралын өөрчлөлтөө би Бурханд өглөө болгон талархдаг байна. Тэгээ талархсан бүх зүйл дээр Бурхан нэмж эхэлсэн. Миний амнаас ихлээр дандаа санаа зовлт гардаг. Одоо яана, одоо мөнгө хаанаас олох, одоо яах вэ ийх вэ? Энийг ярьчдаг байсан. Тэгээ энэ тэнгэр тогтчдаг. Тэгээ тэр санаа зовлтууд яг тэр ярьсан тэгээ санхүүгийн эсрэг эрүүл мэндийн бусдын эсрэг ярьсан тэр зүйлээ хураадаг. Би танд нэг юм хэлж. Та хэн нэгний талаар ховж ярингууд шууд сүнслэг хан хэрмөөсчихдээ шүү дээ. Нөгөөнтэйгээ тааралдангууд яадаг вэ? Эйгүй байлвэсдэг. Энэ сүнслэг зүйл байна. Тэгэхээр өнөөдөр ах дүүс нь бид үнэхээр яг амнаас итгэлийн үг гараасаа гэж хүсэж байна. Бид гомдлох үед, бид нар бусдыг шүүх үед дайсанд байр өгчдөг. Бидний зүрх сэтгэл дайсан ажилтдаг баг. Есүстэй хамт явсан Ядасын зүрх сэтгэл чөтгөр шөглөө гэж хэлж байгаа. Тэгээ 30 мөнгөн зоосоо түүнийг бариулахаар Есүсээс урвсан шүү дээ. Өнөөдөр бид зүрхсээ шалгахгүй бол магадгүй энэ дэлхийн мөнгө олон зүйл дээр бид нар хууртагдаж жинхэнэ итгэлээ үнэт зүйлээ бид нар алддаг, худалддаг.
хичнээн үнэтэй байсан ч хуурмаг зүйлтэй би эвлэрэхгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан. Миний амьдрал ч гэсэн маш олон боломжууд байсан санхүүгийн. Гэхдээ буруу зүйлтэй бид хизээч эвлэрч болохгүй. Хатуу байсан ч үннийг хэлээд тэр өвднөө тэр зовноо хамаагүй. Өнөөдөр зөв өвдөлт хүнийг идгээдэг. Үнэн үг хүний амьдралыг эзэн дотор өөрчилдөг баг. Тийм учраас ах トゥ ус минь би та бүгдийг үнэхээр уриалж ятгах чана. Библиэлдээс бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол Бурхан бидний амнаас гарч байгаа гоё үгийг ерөөс сонсдгоо маа. Зүрхслийг л үргэлж харддаг. Тийм учраас зүрхслийг зөвхөн Бурхан идгээж чад. Зүрхслийг шалгадаг нь бас Бурхан баг. Тэгээ Бурхан бүр нягталдаг. Яагаад гэхээр Бурхан бидний зүрхэн сүнсээ тавьсан баг. Та өглөө суугаад ариун сүнсээ надад туслаач. Үнэхээр ариун сүнсээ энэ үнэхээр таны хүсэл мөн үү гэж асуух. Тэгээ би та бүгдийг эх 7 хоногийн турш өөрийгөө бусдыг өрөөгөр та өөрийнхөө санхүүг өрөө, гарын үлсээ өрөө, газар нутгаа өрөө. Би өнгөрсөн 7 хоногт Зэмийн ургуул дээр очиж цэнгэл өвтөр хүмүүстэй очиж тэр газар залбирсан. Бизнес үгэрс эзэн өөрийн чуулгана барих болно. Магадгүй одоо боломжгүй юм шиг харагдаж байгаа. Гэхдээ бид нар итгэл бол эхлээд харчаад биш. Харин бид тэр газар тунхалсан, залбирч байгаа. Тэнд газар нулимс тийм ээ хүний зүрх сэтгэл тэнд Бурхны зүрх сэтгэл тэнд байгаа байхгүй. Тийм учраас ах トゥ ус минь би та бүгдийг үнэхээр уриалж зүрх сэтгэл ам тий зүрхний бэлхлаар ярьдгаа гэж хэлсэн. Тэгээ Христийг чуулган бол сайн мэдээ тунхалдаг чуулган байхгүй. Бид үнэхээр энэ үндэстнийг өрөөхөр дуудагдсан. Таны амнаас гарсан үг та айлд очихдоо мэдээж хинтийн дадалж гинөө хаан ч очиж та сайн мэдээд явна. Тэр сайн мэдээ тэрээр сонсож байгаа хүн тунхалж байгаа газар тэр газар ерөөл тогтдог байхгүй. Тэгээ тэр айл угаас автоматар ерөөгддөг. Яагаад тэгэхээр гэрэл ирсэн учраас харанхуй урших боломжгүй болж байна. Бид нар өнөөдөр энэ тэнд явахын тулд бүтэн хэдэн сарын турш залбирч шээ. Өнөөдөр ах トゥ ус минь би та гэрэл байгаараа та давс байгаараа. Би таныг үнэхээр ятгах. Хэдүүл амаа өвөр шүү. Христийг чуулганаа ерөө. Хинд хажууд байгаа хүмүүсээ ерөө. Ихнэрээ ерөө, үр хүүхдүүдээ ерөө. Амен. Тийм учраас ах トゥ ус минь өнөөдөр хэдүүлээ сайн мод болмоор байна. Бид сайн мод бүр мөчр гэж Библиэлд хэлсэн баг. Сайн модноос сайн үр жимсэл гарна. Тийм учраас бид сайн модтой холбогдох хэрэгтэй. Есүс өөрөө мод гэж хэлсэн шүү дээ. Та боддоо Есүстэй хамт байх юм бол таны бодол өөрчлөгдөн шүү дээ. Есүстэй хамт байх юм бол таны зүрх сэтгэл өөр байх бол. Бид нар Христос холдох юм бол нэг л алхам олдох юм бол бидний амьдрал тийм үү харанхуй хүчинд нөлөөлөгдөн. Тэгээ Библиэлд байгаа дуулуургүй өгүүдийн дотор ажилдаг агарын хүчний ноёрхогч гэж байгаа. Тэгээ би орхоос өглөө болгонгүй эзэм гим хийхгүй хүч өгөөрөө. Би танаас холдож магадгүй та надаас хизээч битгий холдох. Зүрхсийг үргэлж шалгаарай гэж. Тэгээ хүн ер нь амьдрал жоохон гайгүй болоод ирэхээр бардан болчдөг тий. Би ийсвч нэв нуцгаар хаан шиг яасан бэлээ ордон дээгүүр явж хагаад би энэ бүх зүйлийг би гэж ингэсэн чинь амнаас үг гарч дуус шүлсэн хатаагүй байхад л Бурхны таалал алга болоод тэгэл бодоо болсон. Маш олон жил 7 хэд үе үлээ тэр амьтан шиг амьдэрсэн баг. Харин тэр тэнгэр өдөлийг хараад тэр үнэхээр Бурханд хандан гимших яг тэр үед л түүнд буцаад ирэх мэдэл буцаад Бурхны таалал ирсэн тухай. Тэгээ би яг энэ түүхийг бодож байхдаа бодсон. Бидний амнаас гарсан үг нэг л тийм үү бардамлын үг, нэг л буруу яаж юм. Бурхны тааллыг биднээс авчдаг юм. Харин нэг нусаа эргэж тэнгэр өдөлийг харна гэж хэлж байгаа. Би таныг өнөөдөр уриалж ятгах чинь. Та яг Бурхны эсрэг, бусдын эсрэг, өөрийнхөө эсрэг, гэр бүлийн эсрэг, санхүү эрүүл мэндийнхээ эсрэг ярьж байгаа үг чинь биелээ олон ш. Ерөөлтөө. Бурхан гарын үлсийг тогтоож өгөөч гэдэг. Та нар миний амьдралын гэрчийг мэдж байгаа ш. Өнөөдөр үнэхээр би бол Бурханд итгэдэг, эзэн хангана гэж хэлдэг. Харин эзэн хангасаарч байна, амен. Тийм учраас энэ чуулганд байгаа хүмүүсийн амьдрал үнэхээр тийм үү, үгийн эрх мэдэл дотор Бурхны үр жимс ерөөл дотор байхаас би хүмүүсийн амьдрал өөрчлөлт байхыг харахтаа зүрх айгүй өвддөг. Харин амьдрал нь өөрчлөгдөж байгаагаараа ерөөгдөж байгахдаа маш их баярлдаг байхгүй.
Ягаад гэвэл энэ чуулганд ирсэн бол эзний чуулганд ирж байгаа бол түүнтэй холбогдож байгаа бол танаас заавал үр жимс гарна. Таны амьдрал заавал нэмэгдэх ёстой. 10 20 жил битгий ядуу, битгий өвчтөө, битгий зовлонтой яваач. Таны өмнө зогсож байгаа хүн бол эрүүл мэндийн шалтгаанаар эмчтний хэлдгээрээр хамгийн хүнд үе. Гэхдээ хамгийн хүчтэй юм шиг байгаа үстэй. Ерөөсөө ядардаггүй. Ерөөсөө ядрагдаггүй. Яагаад гэж? Яагаад гэхээр би эзний миний амь бурхны мотор тугаах. Тэгээ үг болгон мэн тэ эрх мэдэлтэй гэдгийг мэддэг. Тийм учраас ах トゥ ус минь бүгд хамт суулгасаа босъё. Хэдүүл өөрсдөө ерөөй. Дагаад хэлээрэй. Манай анх амьд өгсөндөө байж хахад пастор маань дандаа л толгой дээр гараа тавиад бүгдээ өөрсдөө ерөөй гэж хэлдэг. Та ерөөгдөх юм бол та ерөөлийн сувг болох болно гэж. Бүгдээ толгой дээр гараа тавьчих. Тэгээ дагаад хэлээрэй. Өө эзэн. Та намайг үнэхээр ерөөж өгөөч. Та миний хэл хязгаарыг өргөсгөж. Та намайг гай гамшигаас хамгаалж өвчин зовлонд бүр түлээч гэж Есүс Христийн нэрээр ерөн залбирч байна. Амен. Бүгдээрээ гэр бүлээ өрөөцгөө дагаад. Эзэн Есүсийн нэрээр би өөрийгөө болон гэр бүлээ хайртай хүмүүсээ цосон төрлөө монголчуудыг үндэстнээ ерөн залбирч байна. Бид сүүл биш толгой болох болно. Хот биш хөдөөч бид өрөөгдөх болно. Эзэн минь ээ, Библиэлд бичигдсэн таны бүх амлалтууд өнөөдрөөс эхэлж миний амьдралд миний үр удамд биелэх болно гэж Есүсийн нэрээр зарлан тунхалж байна. Би өөрийнхөө эсрэг, гэр бүлийнхээ эсрэг, үндэстний эсрэг, Бурхны эсрэг, хүмүүсийн эсрэг хэлсэн бүх буруу үгсийг Есүсийн нэрээр би яг одоо хүчингүй болгож байна. Газар дээр тайлж байна. Та тэнгэр тайлж өгөөч. Харин би өөрийнхөө амьдрал, үр хүүхдийнхээ амьдрал, ирээдүйн хувь тавилан дээр таны эзэн ханган, эзэн эдгээгч, эзэн бол уучлагч, эзэн бол аврагч, эзэн бол нэгүсэнгүү, эзэн бол ерөөгч. Таны бүх хүч чадлыг зарлан тунхлаж байна. Аманд минь манаас тавьж өгөөч. Би амаараа бусдыг ерөөгч болмоор байна. Миний амнаас гарсан үг болгон танд алдрыг өргөх болтугай. Миний амнаас гарч байгаа үг болгон харанхууд гэрэл болон очих болтугай. Би амаараа сайн мэдээ тунхлахыг хүсэж байна. Есүсийн нэрээр миний ам ерөөлийн ам болсон. Миний зүрх сэтгэл таны хайр, үннээр, ариун сүнсээр дүүрэн байх болно. Амен. Хажууд байгаа бүлээч би минийгээ ерөөцгөө гэж хэлж. Амен.